сайн байцгаана уу? Намайг Холон гэдэг. За жуудаа олон жижигцуугаар хичээлээд одоо нийтдээ нэг 16-7 жил болж байна. Тэгээд одоогийн байдлаар гэх юм бол миний хийж байгаа үйл ажиллагаа гэх юм бол Тандер Бижиж Академийн хамтлах дасгалжуулагчаар ингээд хүүхдүүдтэй багшлаа явж байна. За сая энэ жил олонгуудаа хар бүсээ хүлээж авсан. За мэдээж хэрэг жижигцүүгийн тамирчдын хувьд гэх юм бол мэдээж хэрэг ер нь жудооч бай, карате, таквондо айлч спортын төрөл нөгөө бүсний зэрэг гэж байдаг. Цагаан, цэнхээр, ягаан, бор, хар гэдэг одоо манай жижигцүүгийн хувьд байдаг. За хар бүсийг бол ер нь дор хаяж 10-аас дээш жил хичээлж агаад тодорхой хэмжээний бас амжилт гаргасан тохиолдолд хар бүсээ авдаг. Тэгээд миний хувьд энэ жилээ хар бүсээ авсандаа их баяртай байгаа. За Сонгой хайрхан дүүрэг болон Баянгол дүүрэг дээр манай клубын нийт тамирчдын тоо гэх юм бол ер нь бол 100 бол гарсан байгаа. Сонгой хайрхан дүүрэгт маань нэг ойролцоогоор 60-аас 70 хүүхэд хичээлдэг бол Баянгол дүүрэгт маань 40-оос 50 хүүхэд ингээд хичээлээд бэлтгэл сургуультаа хангаа явж байгаа. Би бол өөрийгөө тэгж боддөө штэ. Яг 3 жилийн өмнөөс ахуулаад яг байнга тогтмол хугацаанд дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Гэхдээ тэрний өмнө бол өөрөө ингээд бэлтгэлээ игээд барилдаа тэмцээн уралдаанд оролцоод явж хаас байсан үеэсээ илүү дасгалжуулагч болоод эхэлсэн цагаас ахуулаад миний барилдаан хүртэл одоо маш өөр болсон. Ер нь бол их сайжирсан гэж хэлж байна. За тэгээд хүүхдүүдтэй ажиллахын нэг гоё давуу тал гэх юм бол хүүхдүүдэд ингээд хизээч тийм муу санаа байдаггүй. Яг цагаанаараа, яг цагаан цаас шиг ингээд яг өөрөө өөрсдийнхөө байгаа ертөнцөөр ингээд харьцдаг нь айгүйх таалагддаг. Тэгээд дээрэс нь хүүхдүүдэд ингээд хичээл заахад ингээд нөгөөдөл маань ингээд хурдан сурахгүй байсан гэсэн тэднэрийг ингээд хойноос нь ингээд яг ингээд хөөцөлдөөл ингээд бөөцөлөөл хүүхэд өсөж байгаа юм шиг ингээд сургаа явахаар дараа нь тэрийг харахаар надад айгүй их тийм гоё сэтгэлийн хувьд болоо одоо ингээд бүх зүйлээр айгүй тийм гоё таашаалтай байдаг. Ингээ энэ хүүхдүүд маань ингээд барилдаг болсон шүү, эсвэл өнхөр чаддгүй байж байгаа, өнхөр чаддаг болсон шүү гэдгийг харах бас гоё байдаг. За тэгээ дээрэс нь хүүхдүүд тэмцээнд оролцоод дивжэн дээр гарч байгаа тохиолдолд хожигдоод болон хожоод буугаад ирэх үед ингээ яг ингээд өөрөө тамирчин байсан хүн болохоор яг ингээд тэр мэдрэмжийг цуг яг ингээд мэдэрдэг. За энд ийм хэцүү байгаа шүү ч юм уу, эсвэл энд ийм урам авч байгаа шүү гэдэг. Яг тэр болгон дээр нь тухайн үед өөрийнхөө хүүхэд байх үедээ авч ирсэн сэтгэл зүйн мэдрэмж ч юм уу тухайн үед хэрвээ тэр үед надад тийм хандлага байсан бол ч юм уу, эсвэл багш минь надад тэгж гоё ханддаг байсан шүү гэдэг тэр хандлагаар аль болох тэрэн дээрээ ингээд нэмээд сайжруулад хүүхдүүдтэйгээ илүү их хүнзгий харилцахыг хичээдэг. Шавнырын маань хувьд гэх юм бол сая хамгийн анхны жижигцүүгийн бас Гранд Сламын авраг боллоо. Мөн дээрэс нь өсвөр залуучуудын анхны Азийн авраг төрлөө. За тэгээд дэлхийн бас хамгийн Монголдо одоо болонгуудаа яг 2 дэлхийн аврагт манай монголчууд илүү одоо оролцдог. Бүсний ангилалтай болон ангилалгүй нөгөө нэг ийм 2 холбоонд аягүй тэмцээнд оролцож байдаг. Тэнгүүд яг тэр 2 холбооноос хоёулангаас нэг жил ингээд зэрэг 2 медаль, дэлхийн аваргын 2 медаль авсан бас ийм анхны тамирчид гарлаа. Ер нь бол шинэ эхэлж байгаа клуб, шинэ үүсэж байгаа клуб бидгийнхаа хувьд бол манай хүүхдүүд бас айгүй өндөр амжилт гаргасан юм болов уу гэж харж байгаа.